Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд. За та хэдтэйгээ юм шин цуврал бичлэгээр уулзж байна. Анхан төрөгч болон жирэмсэн ээжүүдэд зориулсан юм өөрийнхөө хувийн туршлагыг хинч надад хизээч хэлж байгаагүй зүйлсүүдийг би та хэдтэйгээ энийг хэлээд мэдээд авцсан байхад хэрэгтэй гэж бодсон зүйлсүүдээ хуваалцах гэж байна. За би энэ санаагаа анх яагаад би ийм бичлэгүүдийг хийж эхлэхээр болсон бэ гэвэл би 7-8 жилийн өмнө Medium гэдэг app хүмүүс аягүй их хэрэгэлдэг байсан байхгүй юу, ийм урт бичвэр нийтлэл оруулдаг. Тэгээ би тэрэн дээр анх хүүгээ анхны хүүгээ төрүүлснийхээ дараа томьёогоо төрүүлснийхээ дараа юм өөрийнхөө жирэмсэн үеийн болон одоо хүүхдийн ялах нараа үеийнхаа туршлагуудыг ингээ бичвэр болгоод нийтлэл болгоод оруулдаг байсан байхгүй юу. Тэн дээр зөндөө олон хэрэгтэй мэдээллүүд байгаа. Гэхдээ тэрийг ингээ олон жилийн өмнө бичсэн. Тэгээд тэн дээр ерөнхийдөө юу бичдэг байсан бэ гэхээр ингээм ахуйн чанартай юмнуудыг бичдэг байсан. Жишээлх юм бол одоо яаж хоёр ойрхон жирэмсэж төрөхдөө гидсээ огт язруулахгүйгээр төрч чадсан бэ? Эсвэл төрсний дараа хэвийн жиндээ яаж би эргэж орж исэн бэ? Тэгээ дээрэс нөгөө анх хүүхэд нялх үе айгүй эмзэг штэ. Тэгээ манай хүү ингээ би мэдгүй нэг талаар нь хөвтүүлсээр агаад гэлжижсэн байсан байхгүй. Тэгээ би их нялхас дээр бараймаараа хийлгээд ерөөсө зүгээр болохгүй. Тэгээ өөрөө би хайж иж нэг тасгал олоод тэр тасгалаа ууггүй хийж иж хүүгийнхаа гэлжгийг нь засаж исэн. Тэгээ тэр гэлжгийг нь засах дасгал масгал гэд зөндөө олон зүйлсүүдийн талаар би нийтлэлүүдийг ингээ бичдэг байсан. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд жирэмсэн анхан төрж байгаа ээж зөндөө байгаа учраас би тэдгээр мэдээллүүдээ болон тэрний дараа тэр үед мэдтгүү байсан одоо шинээр мэдэж авсан одоо сэтгэл зүйн ач холбогдолтой мэдээллүүд болон ийм ахуй мэдээллүүдээ та хэдтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Тэгээд би өнөөдөр ярихаар ийм 5 зүйлсийн талаар ярьсан байна. Тэгэд жирэмсэн болон төрсний дараах гэд ерөнхийдөө ингээд нэг тийм сүртэй дэс дараал байхгүй ингээ холилдоод бэлтчихсэн байгаа. За тэгэхэд хэрвээ та хэд маань анхан төрөгч байгаа жирэмсэн эсвэл танаа найз нөхөд ихч дүүнер чинь ингээд анх удаа төрөх гэж байгаа хүн байх юм бол миний бичлэгийг хуваалцаарай. Тэгээ дээрэс нь та хэд өөрсдийнхөө бас жирэмсэн болон одоо төрсний дараах үеийнхээ туршлагуудаас хүмүүс надад энийг хэлээд өгсөн ч болоосоо би эртхэн мэдээд авсан байсан ч болоосоо гэж бодсон зүйлсүүдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За хамгийн ихний зүйл нь юу вэ гэхээр бид нар штэ тий жирэмсэн үед ингээд нөхрөөд бидрийг ингээд амар халамжлал тойглол ингээл айгүй их тийм төвчээртэй хандаал бид нарт ингээл хүссэн болгоны маань ингээл авч өгөөл би ингэмээрэн тэгмээр ингээд гут ингээл бүгдийг хийгээл тэгэл уйлж унжаал янз бүрийн сэтгэл зүй асуудлууд ингээд гарч ирэнгуут ингээл аргадаал тайтгаруулаад байдэн штэ. Тэг бид нар яаж юу гэж боддог вэ гэхээр энэ байдал ингээд энэ их хайр халамж ингээд байнга үргэлжлэн төрсний дараа намайг нялх биетэй байхад ч яг ингэж хайрлаж халамжилж намайг асарч тойглоно гэж боддог бол энэ бол ингээд маш том эндүүрэл. Хэрвээ та хэд маань ингээд эртхэн энэ талаар ингээд мэдсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх юм бол хамаагүй бага гомдно. Яа тэгэхээр ингээд бид чинь жирэмсэн үедээ ингээд янз бүрийн ааш гарна, янз бүрийн мэдмээр санагдана. Тэгэл зүгээр байж ич ингээд гомдно, уйлна. Тэр болгонд ингээд нөхөргүйгэлтэй тойглол. Гэтэл яг төрсний дараа энэ бүхэн ингээд баг багаар ингээд багасаад бүр бараг л байхгүй болчдөг. Тэгээ энэ бол жоохон гунигтай. Анхандаа бол ингээд гунигтай. Гэхдээ энэ бол ялцчихгүй үнэн шүү. Тэгээд хэрвээ та хэд маань ингээл жирэмсэн үеийг шигээ насан туршдаа миний нөхөр намайг ингээл хайрлал халамжлал эрхлүүлэл бөмбөрүүлэл бөөцөлөл байж ах юм бин гэжсэн тийм ухамсаргүй одоо хүлээлт байх юм бол тэрийгэ эртхнээс багасгах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар тухайн цаг үе ингээд яг бид нар дээр хүрээд ирэхэд хамаагүй сэтгэлийн бэлтгэлтэй хамаагүй бага гомдох болноо. Муухай сонсогдож байгаа боловч энэ ялцчгүй үнэн. Тэгээд та хэд маань тэр үед ерөөсөө нөхөртөө гомдох хэрэггүй. Зүгээр л ингээд юу хүсэж байгаагаа гомдлохгүйгээр, уйлахгүйгээр, уурлахгүйгээр ийм юм ингээ болоод байна. Намайг жирэмсэн байхад чи ингэдэг байсан. Гэхдээ одоо би ингээ тэрийг өгүүлээд байна гэдэг ч юм уу. Эсвэл яадаг чи те яач байсан ингээ ямар нэгэн гомдол уур уцааргүйгээр тэрийг ингээд илэрхийлж чадна. Бид нар хэрвээ сэтгэл зүйн бэлтгэлтэй авах юм бол тэр хүлээлтийг бүгдээр авч хаях хэрэгтэй шүү. За хоёрдугаарт төрсний дараа бид нар штэ ингээд сэтгэл зүй маш эмзэг байгаа үе дээрээ маш олон үнэнд алгадуулдаг.
маш олон хүмүүсийн жинхэнэ үнэн нүүр царайтай тулгардаг. Өөрөө өөрийнхөө ч гэсэн үнэн нүүр царайг мэддэг. Би чи ийм хүн байсан юм байна гэдэг ч юм уу. Эсвэл нөхрийнхөө үнэн нүүр царайг таньдаг. Минь нөхөр чинь одоо ийм ааш авиртай хүн байсан бэ штэ гэдэг ч юм уу. Тэгээ дээрэс нь одоо найз нөхдийнхөө үнэн нүүр царайг олж мэднэ. Үнэхээр ингээд миний сайн найз гэж боддог байсан чинь надад ийм сонин зан гаргачлаа гэдэг ч юм уу те. Ингээд янз бүрийн хүмүүсийн одоо хамаатан садан ч байж магадгүй. Тэгээд маш олон хүмүүсийн жинхэнэ үнэн нүүр царай бидний ийм хамгийн эмзэг дорой чадалгүй байгаа үед илрэн гарч ирдэг. Тэдэнд надад өгч чадах зүйл огт байхгүй болсон үед тэр хүмүүс үнэхээр надтай жинхнээсээ миний надтай ингээд найзалдаг байсан уу? Миний тэдэнд өгч чадах зүйлсээс болж надтай найзалдаг байсан уу гэдгийг илэрхий тодорхой болдог. Тийм болохоор яг энэ зүйлс бас сэтгэл зүйн бэлтгэлтэй авах юм бол бид нар бас ингээ хүмүүст гомдохгүй. Тэгээ дээрэс нь бид нар өөрөө өөрийнхөө талаар ч гэсэн ингээ үнэн дүр төрхтөөгөө ингээд би юу чаддیں۔ Би юу чаддгүй юм. Би юуг төвчдیں۔ Би юуг төвчдгүй юм бэ гэдэг өөрөө өөрийнхөө үнэндээ хүртэл ингээд нүүр тулах цаг ирдэг. Тийм болохоор ийм зүйлсүүдэд бас сэтгэл зүйн бэлтгэлтэй авах хэрэгтэй. Тэдгээр үнэн зүйлсүүдтэй ингээд нүүр тулсныхаа дараа ерөөсөө ч тэдгээр зүйлсүүдэд ингээд гутрах, гуниглах хэрэггүй. Харин ч бүр ингээд талархах хэрэгтэй. Би яг амьдралтын жинхэнэ үнэн зүйлсүүд юу байсан бэ гэдгийг мэдэж авлаа. Тэгээд хин үнэхээр надад хайртай юм бэ гэдгийг би мэдэж авлаа. Хин үнэхээр миний жинхэнэ найз, хин надад ингээд жинхэнэ сэтгэлээс ханддсан бэ гэдгийг би мэдэж авлаа. Ихэнхдээ олвол те ээжийнхээ жинхэнэ миний төлөө гэсэн сэтгэлийг ингээ олж мэддэг байхгүй. Миний ээж чи надад ийм их хайртай байсан юм байна штэ гэдгийг. Тэ ер нь бол гэр бүл ах トゥ л амьдралын эцэст хамгийн чухал хүмүүс байд юм байна да гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм үнэн зүйлсүүдийг мэдэж авдаг. Тэр зүйлд ингээд ихэнхдээ бид нар ингээ үүнийг мэдгүйгээсээ болоод ингээ гутраад байдаг. Энэ хүн худлаа байсан байна. Энэ хүн намайг ингээ ашиглах гэж байдаг байсан юм байна. Энэ хүн ингээд надад тайргүй байсан юм байна гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлсүүдэд ингээд анхаалаа төвлөрүүлээд ингээд гутраад байдаг. Гэтэл яг үндэ энэ худлаа хүмүүсийн дунд хэн жинхэнэ юм бэ гэдгийг олж мэдсэндээ талархах хэрэгтэй байхгүй юу? Талархаж тэдгээр хүмүүст бас буруу хүмүүс сэтгэлээ зориул цаг мөнгө энерги зориулаад байсан биз дээ. Одоо би жинхэнэ хэнийг хайрлаж хэнийг хүндэтгэж хинтээ цаг хугацаа өнгөрүүлэхээ мэддэг боллоо. Тэдээрээс ингээд нөхрийнхөө одоо үнэн нүүр төрхүүдийг ингэж мэдснийхээ дараа бас нэг тэгж амар гутрах хэрэггүй. Яагаад гэвэл гэрлэлт гэдэг чинь нэг юм тодорхой юм ньютай байдаг байхгүй юу? Үе шаттай. Хамгийн анхны шиг ингээд ийм honeymoon phase дээр ингээл би биндээ ингээл би хайртай үгүй би илүү хайртай гэд ингээд байгаад байна гэсэн хүлээлт бол маш ийм хийсвэр delusional байж болохгүй угаасаа худлаа тийм ойлголт тахгүй юу? Бид нар биш үү те жинхэнэ ингээ хайрч ингээ хөгжөөд ингээ улам ингээ сайжраад явж идэг. Тэгээ тэр үед нь ямар хуу шат дараал явдаг гэхээр эхлээд бид нар ингээ бие биенийхээ те сайн сайхан талд нь ингээ татагдаж дурлаж тэрийг нь хайрладаг. Тэгээд дараа нь бид нар бие биенийхээ ингээ муу мухай талуудыг олж мэддэг. Одоо тэр бүх сайн сайхны цаанд бас ямар одоо муу мухай зүйлсүүд байгаа юм бэ? Яг л бүх хүнд сайн муу тал гэж байгаа. Надад ч гэсэн ингээд муу тал гэж байгаа штэ тий. Тэнгүүд хэрвээ бид нар ингээ анх тэгээ зөвхөн сайн сайханд нь татагдсан бол дараа нь тэр муу мухайг ингээд хүлээн зөвшөөрөө тэр муу мухайтай ч хамт хайрлаж чадвал бидний ингээд гэр бүлийн хайр ингээд дараагийн түвшинд хүрч байгаа хгүй. Яагаад гэвэл штэ тий. Энэ муухай талтай хүн байна гэд ингээд үзэн ядаа салаа явуучих юм бол тэр бол ингээд бас тиймч одоо зөв болох юм биш. Яагаад гэвэл муу талгүй хүн гэж нэгч байхгүй байхгүй юу. Муу талгүй хүнийг ингээд хайгаад гэрлээд сууна гэх юм бол ерөөсөө тэр шиг худлаа юм байхгүй. Яагаад гэвэл би өөрөө хүртэл муу талтай, миний аав ээж хүртэл муу талтай. Тэр бол үнэн байхгүй юу. Тэгэхээр тэр муу мухатай ингээд хайрлаад хамтдаа бие биенийхээ ингээд муугийн сайнараа ингээд нөхөөд тэгээд өгөөд аваад явна. Тэгээд дараагийн шатн те муу мухайг нь хүлээн зөвшөөрөөд хайрлаад тэрийг нь ингээд тэр тал руу нь ингэж одоо тусалдаг болчлоо. Тэр эмзэг талтыг нь тэр муу тал гэж хэлээд аварч яг үндэ тэр хүний эмзэг тал ахгүй. Тэр эмзэг талтай нь ингэж хайрлаж чаддаг боллоо. Дараагийн шатн юу байдаг вэ гэхээр тэр хүний айдсуудыг нь бас одоо
хайрлаж чадах уу гэдэг тийм сорилт тулгардаг гэр бүлийн харилцааны хувьд. Хүн чинь ингээд нэг муу талтай байлаа. Тэнгууд тэр муу тал одоо эмзэг сул тал нь одоо магадгүй юм харамч хүн байдаг ч юм уу, эсвэл шуналтай хүн байдаг ч юм уу, эсвэл одоо юм амархан ууралдаг хүн байдаг ч юм уу те. Тэнгуут тэр одоо эмзэг сул муу талыг ингээд одоо мэдээд авчлаа. Гэхдээ стил хайртай үлжсэн. Тэнгуут тэр одоо эмзэг сул муу талууд ямар учир шалтгааны үүднээс ямар айдас сэтгэлийн шархаас болж гарч ирээд байгаа юм бэ гэдгийг нь дараагийн шатндаа ингээд мэдэж авдаг байхгүй юу. Тэгээд тэр сэтгэлийн шарх тэр дотоод бүр гүний тэр айдсуудтай нь хамт тэр хүнийг хайрлаад өөрийнхөө гүний одоо тэр айдсуудыг ч гэсэн бид нар ингээд энэ бүх одоо маргалдааны харилцааны туршид ингээд олж мэддэг байхгүй юу. Тэр бүхэнтэйгээ хамт өөрийгөө ч хайрлаж хүлээн зөвшөөрч тэр хүнийг ч одоо энэ хүн бол ийм сэтгэлийн шарах ийм туулж үзсэн хүн байна гэдэг тэр бүх айдастай нь хамт хайрлаж чадна гэдэг бол та хоёрын хайр ингээд дахиад дараагийн ингээд шатанд гарч ийна гэсэн үг байхгүй. Ингээд тэгэхээр бид нар ингээд гэрлэл ингээд нэг амар сайхандаа жаргана гэдэг тийм хүлээлттэй байх юм бол өөрийнхөө сэтгэл нэг тийм одоо хуурамч ийм төсөөлөл үүсгэхэд тэрнээсээ олж өөрөө тэрэндээ ингээд тэр төсөөлөл байхгүй одоо хүрхгүй байнгут өөрөө тэрэндээ шархалчж байгаа байхгүй. Тэгэхээр гэрлэлт ингээд ийм асуудал сорилтууд тулгарна. Тэр үед нь одоо яг энэ бүхнийг би даван туулж чадвал тэр чинь ингээд яг та хоёрын ингээд хайрыг улам юм хүчтэй болгоно. Тэрнээс биш тэрийг ингээд давж чадахгүй та хоёр стил би биндээ хайртай зүгээр л давж чадахгүйгээс олж хайр нь бүхэн эсвэл тэрийг даваад хайр нь улам ихснэл гэсэн юм байгаа. Тэрнээс ч та хоёрын хайр бол яг хэвэндээ байгаа. Энэ хүн надад хайргүй байсан юм байна гэсэн бодол биш. Хайр байсан. Гэхдээ тэр нь багасна ихсэн л гэдэг тийм ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бас ингээд ийм одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй тэгээ энэ дээр ингээд ухаантай хандаж чадах юм бол одоо чадсан хүмүүс нь ингээд 50 жил 60 жил ингээд хамт амьдэрдэг байна. Энийг тэр хүмүүст ийм одоо 50 жил 60 жилийг хамт туулж чадсан хүмүүст ийм асуудал тулгарч байгаагүй учраас 50 60 жил амьдэрсэн гэсэн бол үгүй. Бүх осууд яг энэ үе шатуудыг давж байгаа. Зүгээр давж чадснууд нь ингээд 50 60 жил амьдарч байгаа. Давж чадаагүйнууд нь ингээд жоохон одоо гэрэлт нь удаан үргэлжлэхгүй ингээд салж байгаа. Эсвэл үнэхээр ингээд анхандаа таниаг хүмүүс байхыг ч гэсэн үгүйсэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө ихэнх тохиолдолд тийм амар муу хүмүүс тийм олон биш учраас ихэнх тохиолдолд ийм байгаа. Тэгээ хэрвээ бид нар энэ дээр ингээд ямар сэтгэл зүйн бэлтгэлгүй хин талаар бид нарт хэлж байгаагүй учраас энэ дээр ингээд бүдэрчдэг байгаа хгүй. Тэгэхээр мэдээд авах юм бол за бид нар ингээд нэг юм бит хоёрын ингээд гэрлэлт энэ одоо дараагийн шат руугаа орох гээд нэг юм сорилтын одоо өмнө тулгарсан байна. Тэгээд энийг бит хоёр одоо бинийг ойлгож даван туулах болно. Тий. Би яагаад энэ хүн ийм муухай зангарахчлаа тэрний цаана ямар одоо ийм сэтгэл зүйн бага насны одоо сэтгэлийн шарах учир шалтгаан амьдралын тултууд байгаа юм бэ? Тэрийг нь одоо ойлгож хүлээгээд авч биендээ тий тэр хүн зөвхөн асуудалтай юм шүү дээ. Би ч гэсэн асуудалтай. Миний асуудлыг би өөрөө ойлгож тэр хүнд ингэж ойлгуулж тэр хүн өөрийнхөө асуудлыг ойлгож надад ингэж ойлгуулж хоёр биендээ харилцан итгэж тэгж ингэж даван туулах юм бол бүгдээрээ хамтдаа ингээ олон жилийг жаргалтай арт болж чадах болно. За 3 дугаарт нь болохоор бидрийг жирэмсэн үед болон төрсний дараа ер нь амьдралын ямар ч үйл явцад хамгийн ихээр зовоож байдаг зүйл юу вэ гэвэл хохирогчийн сэтгэлгээ. Бид нар өөрөө юм хохирогчийн сэтгэлгээтэй байна гэдгийг ерөөсөө олж хардаггүй байхгүй юу? Үнэхээр жинхнээсээ л энэ хүмүүс намайг хохироогоод байна. Үнэхээр жинхнээсээ л надад л ийм зовлон бэрхшээл тулгараад байна гэж бодоод байдаг. Гэтэл яг үүндээ би өөрийгөө хохирогч гэж итгэцэн учраас энэ хүн намайг хохироож ин миний эсрэг байна гэсэн тийм бодолд итгэцэн байгаа учраас л тэр асуудалд би өөрөө очиж одоо хохироод байдаг. Хохирох шийдвэрийг гаргаад байдаг. Тэгэхээр ба штэ тий ямар ч хүн ингээд яадаг байхгүй юу. Үнэхээр би энэ хүнийг хохирой, гомдой, уурлуулъя. Би энэ хүний одоо үзэн ядуулъя гэсэн тийм ямар ч зориг байдгүй хинтч. Зүгээр л
хүн болгон өөрийнхөө чадж байгаа мэдж байгаагаар өөрийгөө болон эргэн тойрноо ингээд хамгаалах гад чадлаараа хичээгээ явж итэл санамсаргүйгээр бусдыг гомдочдөг. Санамсаргүйгээр бусдыг дургууг нь хүргэцдэг. Тэгэхээр надад ийм хохирогчийн сэтгэлгээ хохирогч өөрийгөө л хохирж ийн гэдэг тийм зам байна уу гэдгийг анзаараад тэрийгээ ингээд засах тал руугаа хичээх юм бол биднийг зовоох асуудлын тал нь ингээд алга болчдөг. Яа гэвэл хинч намайг үндэ зовоох хүсээгүй юм байна. Би л энийг ингээд зовлон гэж хараад исэн юм гэдгийг мэдчихдэг байхгүй юу? Тийм болохоор одоо жишээлх юм бол хүүхэд ингээд шүн аягүй их сэрдэг байлаа гэж бодъё. Хохирогчийн сэтгэлгээтэй хүн бол бусад хүний хүүхдүүд аягүй гой шүн унтж байгаа. Миний л хүүхэд ингээд амар их сэрэдэн. Тэгээд бусад хинч намайг ойлгохгүй байна. Эсвэл одоо ингээд бусад дайлын хүүхдүүдийн гидсэн дүүрэхгүй байгаа. Миний хүүхдийн гидс ингээд онцгой ихээр ингээд дүүрээд байна. Тэгээ би энд нь би ингээд унтаж чадахгүй, амарч чадахгүй, манай хүүхд амар уйлж байна. Би л ингэж зовж ин хинч намайг ойлгохгүй байна. Эсвэл одоо ингээд манай хүүхд тархины даралттай, бусад дайлын хүүхдүүд ирүүл ямар ч тархины даралт байхгүй. Би л ингэж зовоод байна гэсэн ийм бодол. Яг үнэндээ бол ингээд те анхан төрж байгаа хөхүүл ээжүүдэд бүгдээрэнд нь өөр янз бүрийн асуудал бэрхшээлүүд тулгарч байгаа. Тэгэхээр таал зовоод байгаа юм биш шүү. Энэ бол ингээд ийм надад ийм хохирогч хандлага сэтгэлгээ байгаа юм байна. Тэрэндээ ерөөсөө өөрийгөө үзий ядаж өөрийгөө буруутгах ерөөсөө хэрэг байхгүй. Энэ бол бидний эргэн тойрноосоо бага насндаа сурч авсан зан. Тэгээд энэ зан одоо цаашдаа биднэрт хэрэг болохгүй байна. Тэгээ энийгээ бид нар ингээд өөрчилж засах боломжтой. За дараагийнх нь болохоор жирэмсэн үеийн биднэрт тохиолдож байгаа зүйлс, бидний сэтгэл зүйн байдал, миний идж байгаа зүйлс, ууж байгаа зүйлсүүд бүгдээрээ миний гидсэнд байгаа хүүхдэд шууд нөлөөлж идэг. Тэгээд тэр нь ингээ миний хүүхдийг төрсний дараах зан авиртэй уйланхаа хүүхэд байх уу, одоо эсвэл ийм тайван хүүхэд байх уу гэдэгт нь ингээд нөлөөлж идэг. Би нэг саяхан нэг тийм юу уншсан хгүй, тэрэн дээр одоо жирэмслэхээсээ өмнө болон жирэмсэн үедээ ингээ кофе ууж исэн ээжүүдийн хүүхдүүд нь хамаагүй тийм одоо сэтгэл санааны докторгүй ADHD ихтэй тийм одоо төгшүүртэй ч юм уу уйланхаа хүүхдүүд байдаг. Кофе уудаггүй байсан ээжүүдийн хүүхдүүд нэг хамаагүй тайван, тэгээд анхаарал төвлөрөх чадвар нь илүү өндөр, ADHD байхгүй тийм байдаг байна гэсэн тийм юм уншижсэн аахгүй. Тэгээ би ингээд бодсон чинь яг тэр ингээд манай хоёр хүүхэд дээр ингээд ялгаа нь үнэхээр ингээд харагдсан юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл би чи ингээд би чи хоёр хүүхдээ хоёулангийн ямар ч төлөвлөөгүй байж жирэмсэн болжсэн байхгүй. Тэгээд анх би бол ингээд том хүүгээ гидсэндээ тэхээсээ өмнө л кофе уудаг байсан. Жирэмсэн байхдаа бол ууж байгаагүй. Гэхдээ манай хүүхд бол хамаагүй одоо эрэгтэй болохоор ууж тэгдэв мэдгүй. Яч байсан анхаарал төвлөрөл нь арай тийм жоохон муу. Харин манай охин болохоор би манай хүү төрсэн байгаа хөхүүл байсан учраас огт кофе уудаггүй байсан. Тэгээ манай хүү диабетестэй байсан болохоор огт сахар чихэр иддэггүй байсан. Тэгээ тийм байхдаа ингээм ямар ч кофе авахгүй чихэр иддэггүй байхдаа би охиныгоо гидсэндээ олоод тэгээд яг ингээ охиноо төрүүлсэн чинь манай охин одоо хамаагүй өвддөггүй ерөөсөө өвддөггүй гэж чашаа ханиад нь айгу тийм гайгүй хөнгөн идэгчдэг. Тэгээд хамаагүй тайван дээрээс нь анхаарал төвлөрөх чадвар нь илүү өндөрч байт юм уу? Яг тийм сэтгэл санааны хувьд, сэтгэлийн тэнхээний хувьд хамаагүй хүчтэй. Эсвэл одоо эмэгтэй хүүхд учраас арай өөрч байж магадгүй. Яг ч байсан тийм юм ялгаатай байдгийн байна гэдгийг мэдчихсэн. Тэгээ дээрээс нь бас миний нэг үйлчлүүлэгч надад ч гэсэн өөрт маань ингээд тохиолдож исэн байхгүй. Би ингээд сэтгэл зүйчтэй psychosomatic тийм одоо сэтгэл зүйчтэй, сэтгэл засалчдэр би ингээд цаг аваад сэтгэл зүй асуудлаа ингээд шийдээ. Тэгээд би тэр хүн ингээд миний яаж исэн байхгүй. Ингээд далд хумсартай маань намаа ингээд холбож өгөө. Тэгээ миний ингээд асуудлын хамгийн уг үндэс нь юу юм бэ гэдгийг ингээд надад олж өгч ирсэн байхгүй. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь
би тэр хүн ингээ юу гэсэн би өөрийгөө ингээ хинт ч хэрэггүй би ингээд бараг л би ингээ өхүүл таарсан юм шиг надад тийм одоо би амьд явах ямар ч хэрэггүй надад тийм мэдрэмж ингээ дандаа төрдгөө. Тэгээ энэ бодол ингээ намайг зовоодаг гэд би сэтгэл засалчтай хэлж байгаа хгүй. Тэгсэн чи ингээ сэтгэл засалч маань за эннийхээ ингээ уг үндсийг хоёлаа олноо гэд. Тэгээ ингээ намайг далд хумсартай маань холбож өгөөд тэгээ ингээл бага нас руу гэл ингээл яваал байгаа хгүй. Тэгээ ингээл далд хумсарт ингээд бидний өмнөх амьдралын бүх ингээ мэдээлэлүүд хадгалагдсан байж бидний мартцсан дурсамжууд хүртэл хадгалагдсан байдаг штэ. Тэнгуут ингээд явж явсаар хагаад би хоёр ингээд эхийн хөвлөр рүүгээ ингээ орж байгаа хгүй юу. Тэгээ ингээ эхийн хөвлөдөө ингээ орсон чинь манай ээж намайг би ч айлын том байхгүй юу. Манай ээж дөнгөж 19 20 байхдаа ингээд намайг олоод тэгээ тэр чинь ингээд жоохон хүүхэд те амьдрал нь дөнгөж эхлэхгүй байхад жирэмсэн болцсон. Тэгээд ингээ аюу хэцүү санагдчихж байгаа штэ. Тэгээ ингээ манай ээж сандраад ингээ уйлаад тэгж байгааг нь би ингээд гидсэн дотор байхдаа ингээд мэдэрсэн гэдгээ ингээ санаж байгаа байхгүй юу. Өөрийнхөө эхийн хөвлөд доторх байгаа мэдрэмжээ би ингээ эргээ санаж байгаа ингээ мэдрэмжээ хөөж олсоор аваад тэгээ би ингээ тэрэнд нь заа манай ээж намайг хүсэхгүй байгаа юм байна. Би энэ хорвоод ерөөсөө анханасаа ирэх ёсгүй л байсан байна гэдэг тийм бодол намайг эзэнд байхад би ингээ бодцсон. Тэгээд тэр нь ингээд надтай хамт ингээд саяхныг хүртэл ингээд намайг тэр сэтгэл засалчтай уулзах хүртэл ингээд миний далд хумсарт яг тийм програм ингээ ажиллаад байдаг байсан байгаа байхгүй. Тэгээд тэр засалчтайгаа хамт ингээд би тэр ингээ програмаа ингээ шинээр засаад тэгээд тэр бодлоо ингээд өөрчлөө. За одоо яг жинхэнэ ээжийнхээ юг сэтгэлийг ингээд мэдрээя гэд ингээд гисэн чи яг үнэндээ болвол манай ээж надад ингээд маш их хайртай байсан. Бид нэр ингээд хүүхэд гидсэнд байхад хүүхдээ ингээд анх төрөөд ингээд илгэндээ тэрхэд ямар их хайр, ямар их одоо тийм одоо халуун тэр мэдрэмж зүрхэнд ингээд мэдрэгддэг үлээ те. Яг тэр мэдрэмжийг миний ээж ингээд надад зориулж исэн. Надад тийм их хайртай байсан гэдгийг би ингээд мэдэрж байгаа хгүй те. Би ингээд бит хоёр ээжийнхаа хайрыг ингээ өөртөө шингэн авлаа гэд ингээ яг тэр програм маань ингээ тэр нэг гидсэнд байх үеийн сэтгэлийн шарах маань идэгчж байгаа байхгүй. Тэгээд одоо бол надад ерөөсөө дахиж ерөөсөө тийм бодол ингээ төрхөө болцсон. Би хинт ч хэрэггүй. Би өхүүл таарна. Би төрөх ёсгүй байсан гэдэг ч юм уу. Тийм бодол дахиж ерөөсөө төрөөгүй. Тэгээд дараа нь би яг тэр нэг сэтгэл засалжийнхаа сургалтанд нь суугаад яг тэр юуг нь яг тэр далд хумсартай ингээ яаж холбогдож исэн бэ гэдэг дараа ингээ сураад авсан байхгүй юу. Тэгэд дараа нь миний ингээ үйлчлүүлэгчид дээр энэ байдал ингээ дахиж давтагдж исэн миний үйлчлүүлэгч бас ингээд өөртөө сэтгэл хангалуун биш өөртөө маш ингээд хатуу одоо өндөр шаардлага тавьдаг ч юм уу. Тэгээд бит хоёр ингээд багын дурсамж руугаа ингээд орсоор агаад хий хөвлөр рүүгээ орсон чинь ээж нь болохоор ингээд аль хэдийн 4 хүүхэдтэй. Тэгээд 5 дахь хүүхэдтэй олсныгоо мэдээд бас ингээд одоо маш их 4 хүүхэдтэй гэдэг чинь айгүй хачаалтай байгаа шүү дээ ээж нь. Тэгээ ингээд 5 дахь хүүхэдтэй олсноо мэдээд би одоо ингээд энэ их ажил ачааллын дараа ингээд 5 дахь хүүхэдтэй дахиад төрүүлээд байж би энэ бүх ачааг даах болов гэж бодоод тэгээд аборт хийх гээд эмнэлэг дээр очиод тэр чинь ингээд нэлээд олон одоо 30 хэдэн жилийн өмнөх зүйл учраас ингээд нөө эмнэлгийн багаж тоног төхөөрөмжүүд бол орчин үеиг шиг биш. Айгүй тийм амар харагдсан юм байна л та. Ээжд нь тэгээд ингээд бүр айгаад салгалаад болоод тэр бүхнийг ингээд хийлгэж ингээд зүрхлэхгүй. Тэгээд ингээд 5 дахь хүүхдэд төрүүлж исэн юм байна. Тэнгууд миний үйлчлүүлэгч бас яг ингээд гидсэнд байхдаа ээжийнхээ тэр бүх бодол зүйлсүүдийг тэр нэг одоо эмнэлгийн өрөөнд доторх тэр багажаас болж ээж нь яаж салгалж чичирч яаж ийсэн бэ тэр бүх зүйлийг ингээд гидсэн дотроо ингээд мэдэрж ийсэн байх гэдгийг ингээд мэдээд тэгээд манай ээж ингэсэн байх та гэд үнэхээр одоо ингээд итгэж чадахгүй тэгээд дараа нь ингээд ээжээсээ залгаад асуусан чинь үнэхээр ээж нь үнэн гэж хэлсэн байхгүй тийм ээ би ингээд яасан эмнэлэг дээр ингээд очиж исэн гэхдээ тэр эмнэлгийн ингээд эмчи ярьж байгаа юмнууд нь ингээд эмчи яаж байгаа юмнуудаас найгаа тэр багажнуудыг хараад айгаад ингээд салгалаад буцаад ингээд зүрхлж чадахгүй ингээд эмнэлгээсээ гарч исэн гэдгээ хэлсэн байгаа хгүй юмны үйлчлүүлэгч. Бас нэг үйлчлүүлэгч маань байна. Бас ингээд өөртөө айгуу тийм сэтгэл дундуур
өөрийнхөө ингээ гадаад үзмжиндээ өөрийнхөө биеийн жиндээ сэтгэл дундуур тэгээд тэрнийхээ ингээд уг шалтгаан руу ингээд бит хоёр ороод алт хомсрол руу ингээд орсон чинь яг тэр өөрөө өөрийнхөө гадаад үзмжийн сэтгэл дундуур байдгийнх нь гол шалтгаан ээжийг нь жирэмсэн байхад нь ингээд нэг найз нь ямар амар таргалцсан бэ гэд хэлсэн. Ингээд жирэмсэн хүнд тэгээд хэлсэн байхгүй. Тэгээ ээж нь ингээд тэрэнд нь имзэглээд ингээд цочирдоо гомдсон чинь тэр нь ингээд гидсэнд байгаа урагт нь нөлөөлцсөн. Тэгээд ингээд өөрийг нь ингээд тэр нялхагт болохоор ингээд өөрийг нь ингээд бүдүү муухай гэж хэлж байгаа юм шиг ингээд тийм одоо ээж нь ингээд гомдсон цочирдсан чинь тэр цочирдох мэдрэмжийг ингээ хүүхэд нь мэдэрсэн. Тэгээд тэр нь ингээд яваа амьдралд нь ингээ нөлөөлөд өөрийнхөө гадаад үзмжинд сэтгэл дундуур байх тийм одоо үр дагаврыг ингээ үүсгэсэн байхгүй юу. Тийм болохоор бид нар ингээ жирэмсэн байхдаа аль болох тайван байх хэрэгтэй, аль болох жинхэнэ ингээд хайртай намайг гэдэг хүмүүстэй цаг заваа зориулах хэрэгтэй. Тэгээд бас ингээд аль болох эрүүл хоол хүнс идчих хэрэгтэй. Тэгээд бид нар ингээд нөгөө хохирогчийн сэтгэлгээнээсээ болоод би одоо ингээд жирэмсэн байхдаа гоё юм мэдчих чадахгүй, хүсэж байгаа юм идэж чадахгүй байна гэсэн нэг тиймэрхүү ийм дүрд ороод байдаг байхгүй юу. Гэтэ эн чинь яг үндэ ингээд төрхөн зур үргэлжлэнэ. Тэгээд энэ төрхөн зур хэдхэн сар үргэлжлээд тэгээд дараа нь ингээд хүүхэд төрсний дараа би бас л ингээл хүсэж байгаа зүйлсүүдээ идэж чадна. Тэгтээ ба штэ тий. Бид нар ингээд дураараа ингээл идэж уугаад явж ирснээр дараа нь ингээд төрсний дараа хүүхэд диатеттай ч юм уу эсвэл ингээд уйлан хаа ч юм уу тиймэрхүү хитрхи их одоо жирэмсэн байхдаа ингээд амар ачаалттай ажилдаг өөрөө өөртөө амралт өгдөггүй байснаасаа болоод ингээд хүүхэд нь бас ингээд уйлан хаа ч юм уу тархины даралт малттай төрчих юм болвол тэрэндээ ингээд дахиад бие л ингээд зовоод байгаа юм шиг одоо миний л хүүхэд одоо ийм асуудалтай төрсэн байгаа юм шиг тэгж ингээд санагдаад байдаг байхгүй юу. Гэтэл яг үндэ энэ бүхэн бол ингээд төрхийн зуур үргэлжилдэг шүү гэдгийг л ингээд санчих тий. Мэдээж ингээд тухайн үед айгүй хэцүү санагддаг. Би ингээд тэр бүх юмыг ингээд туулаад даваад гарцсан учраас ингээд ойлгож байгаа. Гэтэл энэ бол ингээд яг тухайн үедээ бол ингээд үүрд өрөслөл би үүрд ингээд зовоод авах юм шиг санагддаг нь үнэн. Гэхдээ энэ бол юм төр зургийн зүйл байдэн шүү гэдгийг ингээд тэсээ төвчээд даваад гарчаарэ та бүхэн минь ээ. Тийм байна. Тэгэхээр жирэмсэн үедээ идэж ууж байгаа, уулзж байгаа хүмүүс те аимшигын кино, гунигтай кино минь нэг хамаагүй бити үзээрэй. Энэ бүхэн чинь ингээд хүүхдийн чинь сэтгэл зүйн байдалд ингээд шууд нөлөөлчтэй шүү. За тэгээ дээрэс нь бас миний сүүлд ингээд нэг ойлгож ирсэн 5 дахь зүйл хамгийн сүүлийн мэддэггүй байсан зүйлүүд юу вэ гэвэл хүүхэд штэ те бүр маш ухаантай. Хүүхэд ингээд бүх зүйлийг ингээд ерөнхийдөө бол мэдчихэдэг юм байна гэдэг би ингээд бүр сүүлд нь ойлгож байгаа хгүй. Бид нар ч болохоор ингээд те жоохон хүүхэд те юу ч мэдгүй. Би өста сурган хүмүүжүүлнэ. Би хүүхдээ өста сайн хүн болгоно гэдэг ч юм уу те. Өста би хүүхдээ ингээд хөгжүүлээл амар ухаантай хүн болгоол те. Өста боловсралтай англи хэлтэй гэдэг ч юм уу те. Япон хэлтэй. Хятад хэлтэй гэдэг ч юм уу ингээл би өста хөгжүүлнэ би өста жоохноос нь тоомоо заана өнгө мөнгө өста бүгдийн заана маань гэл ингээл боддог. Гэхдээ яг үндэ тэр чинь ингээд бидний зүгээр юм дутуугийн мэдрэмжээс болж үүсэж байгаа байхгүй. Тэгэд хүүхэд бол яг үндэ ингээд маш одоо өндөр юм ухамсартай төрдөг заяа. Зүгээр л энэ юм дэлхий дээрх юм 3 хэмжээст амьдралын талаар л юу ч мэдгүй байгаа болохоос биш. Ухамсар нь бол ингээд маш тийм ухамсартай төрдөг. Ухаан болон ингээд ухамсар, оюун ухаан ба ухамсар гэдэг хоёр ойлголт чинь ийм хоёр ялгаатай ойлголт байхгүй. Та хүүхдээ биш үү те ингээд маш тийм гэгэн тэгээд маш өндөр ухамсартай хэнийг ч ялгалгүйгээр хайрлаж чадах тийм одоо инэрэнгүү unconditional те ямар ч нөхцөлгүйгээр хэнийг ч хайрлаж чадах тийм одоо гэгэрцэн хүн шиг төсөөлөх хэрэгтэй заяа. Зүгээр л юу мэдэхгүй вэ гэвэл ийм одоо ийм махан биетэй байхыг мэдэхгүй. Махан биеийг яаж хөдөлгөхийг мэдэхгүй. Дээрэс нь ингээд маш эмзэг тийм юу ч хийж чадахгүй тийм сул дорой махан биеинд төрсэн байгаа.
Тэгээд яг энэ 3 хэмжээст амьдрал хүний ийм харилцан яриа үг хэл хүн хоорондын ийм одоо амьд харилцаа амьдралын явцад өрнөдөг асуудал бэрхшээлүүд гэдэг зүйлсүүдийг л мэдгүй болохоос биш одоо энэ физикийн хууль гэдэг зүйлийг те аюул осол халуун хүйтэн гэдэг зүйлийг л мэдгүй болохоос биш ухамсарын төвшөнд бол ингээд маш дээд тийм гэгээлэг ариухан хүмүүс байдаг. Хэрвээ ингээд хулгайчийн хүүхэд бол хулгайч аавыгаа ямар ч одоо нөхцөлгүйгээр хайрласаар л байх байхгүй да. Тэр хүнийг тэ эсвэл одоо алуурчны хүүхэд бол аав нь алуурчин байсан ч тэр хүүхэд бол ямар ч тийм одоо ялгалгүйгээр аавыгаа ингээд хайрлсан хэвээрэл байх байхгүй юу да. Яг л тийм одоо гуйлагчныг ч сэтгэлээсээ хайрлаж чадах, хаан хатан байсан ч сэтгэлээсээ хайрлаж чадах, гэгэрцэн бухран буддаа лам байсан ч сэтгэлээсээ хэнийг ч үл ялгаргүй хайрлаж чадах тийм одоо гэгэн хүн байгаа. Тэгээд тэр бол ингээд би хүмүүжүүлээл нэх мундаг болгоол байх юм ерөөсөө биш. Харин ч бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ нэг гэгээхэн ариухан цагаахан сэтгэлийг нь муу мухагаар бохирдуулчихгүй байхдаа л анхаарах хэрэгтэй болохоос өстой сайн хүн болгоно, хүмүүжүүлнэ, ухаантай болгоно гэдэг дээрээ ингээ хит очоод бүгд л өгөх хэрэггүй. Муу мухай юмнаас ингээд одоо хамгаалаад нэг 7-8 нас хүртэл нь 10 нас хүртэл нь ингээд одоо муу үг сонсохгүй, муухай юм үзүүлэхгүй, муухай аашаа ингээ харуулчихгүй хүн шиг ийм цэвэрхэн ариухан цагаахнаар нь ингээд нэг 7-8-9 нас хүртэл нь ингээ хамгаалахыг л хичээх хэрэгтэй юм бэлээ. Яагаад вэ гэвэл хүүхэд ч юм ба штэ тий ингээд хамгийн ихний ингээд 0-оос одоо дунджаар бол 7 нас хамгийн дээдл нь 10 нас хүртлээ ингээд тархин ийм юутай байж байгаа байхгүй юу? Сета гэдэг тийм одоо давтамжин дээр ингээд ийм цахилгаангүйдэл нь ингээд ийм долгион ялгаруулж идэг. Тэгээ тэр долгион яадаг гэхээр ингээд харсан үдсэн бүх зүйлдээ ховстуулж идэг. Муу үг сонсоол ах юм бол муу юм ингээл яг адилхан сураалаа, сайн үг сонсоол ах юм бол сайн юм ингээд адилхан сураалаа. Хажууд нэргэн тойронд нь хүмүүс юу хийж ин тэр бүхнийг яг ингээд бүр ингээ өөрөө сурахыг хүсэхгүй байсан ч тархин автоматар ингээ сураад байдаг байхгүй юу? Тийм горим дээр байж идэг. Тийм болохоор яг тэр програм нь ингээд насан туршдаа том болтол нь ингээд ухамсаргүйгээр тавтагдаа яваад идэг. Тэгээ тэрийг ерөөсөө мэддэггүй. Тэгээ бүр ингээ том болсон хойноо би чи ийм зантаагүй юм ба штэ. Би чи ингээ том болсон. Том жоохон бахта аав ээжээс ийм сураад авцсан юм ба штэ. Эн чин буруу байсан юм бэ? Эн чин зөв байсан юм бэ гэдгээ ингээд бүр ингээд 30 мөч хүрсэн хойноо олж мэдээ. Тэгээ тэрийг ингээд дахин засах. Эсвэл сэтгэл зүйн хувьд ямар нэгэн тийм одоо мэдээлэлгүй юм байх юм бол өөрөө өөртөө гутраад өөрийгөө үзэн ядаа сэтгэл гутралд ордог байхгүй юу? Багаас нь тохиолдсон зүйлсээс болоод ийм сэтгэл зүйн асуудлууд үүсээд байна гэдгийг мэдхгүй би бол одоо арчаагүй дорой тэнэг хүн байна. Би ингээд амьд явах хэрэггүй байна. Би хинт ч хэрэггүй байна. Би юу чадахгүй байна гэд ингээд гутраад ингээд сэтгэл гутралд ороод амьдрал ямар ч утгагүй байна гэж явчихдаг. Гэтэл яг үндэ тэр нь одоо гидсэнд байх үед нь ч хүртэл эхлэх боломжтой байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм болохоор ингээд хүүхдээс амар мундаг хүмүүжлтэй сайн хүн болгоно гэхээс илүү миний хүүхд угаасаа ийм сайн сайхан хүн төрсэн байгаа. Тэрийг нь би эвдчихгүй, бохирдуулчихгүй, хэртүүлчихгүй хүн шиг өсөх хэмсэн гэдэгтээ илүү өндөр ач холбогдол өгч явах хэрэгтэй юм байлаа шүү. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Дараагийн бичлэгээр бас би яг түрүүний хэлжсэн одоо яаж язралтгүй төрж исэн, яаж ингээ хэвийн жинд очиж исэн, тиймэрхүү зүйлсүүд. Тэгэд дээрэс нь энэ бүх одоо ийм сэтгэл зүйн асуудлуудыг яаж даван туулж исэн, тэдгээр бүх зүйлсүүдээ ингээд баг багаар хуваалцаар байх болно. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.